Сайн уу. За, өнөөдрийн маань ном уншилт эхэлж байна. За, та өнөөдөр ном уншиж байгаа бол маш аттай байна. Ягаад гэвэл би маш гоё хэсгийг уншиж өгөх гэж байна. За, өнөөдөр миний унших ном бол Маркус Томасын бичсэн Зан төлөвшлийн нүцгэн тол. За, өнөөдөр энэ номноос маш хэрэгтэй, маш гоё зүйлийг уншиж өгөх гэж байгаа учраас та яг одоо чихвчээ зүгээд анхаарлаа хандуулаад сонсоорой. За, харин одоо ном уншиж эхлэе. Амжилттай харилцахад өгөх зөвлөмжүүд. Сонс, бусдад ярихыг зөвшөөр. Дэлхийн хамгийн том носон эдлийн дистрибьютор болсон Detmer Woolen компаниг үүсгэн байгуулагч Detmer-ийн ажлын өрөөнд нэгэн үйлчлүүлэгч маш ууртайгаар дайран орж иржээ. Тэр хүн тус компанид өртөө байснаа нийцаагаад байж л дээ. Тэр хүн тус компанид өртөө байснаа нийцаасан байна. Түүний үгийг сонссныхоо дараа Детмер инхүү хэлсэн байна. Би түүний хэлсэн бүхнийг анхааралтай сонслоо. Хэдийгээр би түүний яриаг тасалмаар байсан боловч ингэх нь ямар ч нэмэргүй гэдгийг ухаарсан юм аа. Түүнийг ярьж дууссаны дараа би намуухнаар Чикагод ирсэнд баярлаа. Та надад маш том тус үзүүллээ. Хэрвээ манай санхүүгийн хэлтэс танд төвөг учруулсан бол бусад үйлчлүүлэгч нарт ч мөн төвөг учруулсан байж таарах нь. Та надад ярихыг хүсэж байгаагаас илүү би таны яриаг сонсох хүсэлтэй байна гэж хэлсэн гэн. Учир нь түүнд санаа тавих ёстой нэг л данс байгаа бол бидэнд хариуцах ёстой мянган данс тооцоо бий. Тиймээс тэдний биш бидний буруу гэмээр харагдаж байгаа биз? Би түүнд түүний нөхцөл байдлыг ойлгож байгаагаа болон хэрвээ би түүний оронд байсан бол надад бүр дор байх байсан гэдгийг хэлв. Дараа нь би түүнийг өдрийн хоолнд урьлаа. Харин тэрээр гэртээ хараад ямар нэгэн төрлийн бичиг баримт орхигдуулсан эсгээ шалгажээ. Гэтэл яг л тийм байсан юм. Тэгээд нөгөө хүн уучлалт ирээд зогсохгүй чек илгээсэн төдийгүй тус компанитай өөр нэгэн том гэрээ хийхээр болжээ. Хожим тэрээр шинэ мэндэлсэн хүүдээ Детмер гэдэг нэр хайрлсан түүхтэй. Ийхүү хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн шилдэг аргын нэг бол тэднийг зүгээр л чин сэтгэлээсээ сонсох явдал юм. Учир нь хүмүүс өөрийгөө илэрхийлэх асар өндөр хэрэгцээтэй байдаг ба өөрийг нь хэн нэгэн зүгээр л сонсоход туйлын их баярлаж тухайн сонсогчтой илүү гүн харилцаатай болох хүсэл эрмэлзэл өөр нэрэхгүй төрж идэг байна. Грекийн гүн ухаантан Ситиумын Зено бидэнд хоёр чих ганц ам байгаагийн учир их сонсож бага ярихын төлөө болов гэж хэлсэн байдаг. Ярьж буй хүнд анхаарал хандуулах нь маш чухал бөгөөд ингэснээр тухайн хүнийг байгаагаар нь хүлээ авахаас гадна тэр хүнд урам зориг магтаал өгч байгаагаас өөрцгүй. Сургалтын дараа олон хүмүүс надаас зөвлөгөө авахар ирж уулздаг байлаа. Тэр үед би уулзсан хүн бүртээ өөрийн мэдсэн сонссон бүхнээрээ зөвлөгөө өгөхийг хичээдэг байв. Гэтэл миний зөвлөгөөний дараа тухайн ярилцагчийн сэтгэл ханамж тийм ч өндөр байдаггүй байлаа. Харин тухайн хүнийг зүгээр л сонсох хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсны дараа хүмүүстэй уулзах болгондоо зүгээр л түүнийг чин сэтгэлээсээ сонсдог болсон юм. Ийм үед зөвлөгөө авъя гэж ирсэн хүн бүр өөрийнхөө тухай ярьж дуусныхаа дараа байнга л тантай ярилцахад өстой сайхан байлаа, танаас маш сайхан зөвлөгөө авч чадлаа гэсэн өндөр сэтгэл ханамжтай талархлын үгсийг сонсох нь их болсон юм. Үнэн дээр би яриаггүй зүгээр л зөвлөгөө авч буй хүнийг дотроо онготлон ярихыг нь сонсдог байлаа. Ер нь хүн альва асуудалд орохороо цаашид юу хийх вэ гэдгээ мэдэж байдаг. Харин дотор нь бугшаад байгаа тэр санаа зовлт зовнилыг нь хэн нэгэн хүн зүгээр л сонсоосоо гэдгийг хүсэж байдаг гэх. Тэгвэл бид хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж харилцааны гүүр босгохыг хүсэж байгаа бол тэднийг өдөөж сэтгэл доторхойг нь уудалж чин сэтгэлээсээ дэмжиж сонсох хэрэгтэй. Ингэж хатвал харилцаат нь гайхамшигтай үр дүнд хүрэх болно. Дараагийн хэсэг нь хүмүүсийг сонирх. Дейл Карнеги хүн бүр өөрийгөө сонирхдаг. Тиймд та харилцаагаа амжилттай байгаасай гэж хүсэж байвал эхлээд эсрэг хүнээ сонирх. Тэгвэл тэр хүн чинь эргээд таныг сонирхох болно гэж хэлсэн байдаг. Хүмүүст сонирхол татах зүйлс олон бий.
тэдний ажил үйлсийн талаар асууж сонирхох хэрэгтэй. Хүмүүсийн хийж бүтээж буй өчүүхэн жаахан зөвлөдөж гисэн мэдрэмжтэй хандаж сэтгэл хөдлөн байх хэрэгтэй. Тэрч бүхэл жингээ асаж турах үед нь мууршлууд зуршлаасаа салах үед нь хүмүүст баяр хүргэж яаж ийм үр дүн хүрснийг нь асууж сонирх. Тэдний гаргасан хичээл зүтгэлийг нь магтан цаашаа хүмүүсийн шинэ хувцас, машин, байшин, амжилттай болоход нь баяр хүргэж та ингэж чадах хүн гэдгийг нь хэлж бас хаанаас авсныг нь сонирхож үзээрэй. Түүнчлэн өөрийнх нь сонирхол хэрэгцээн дээр нь анхаарлаа төвлөрүүлж ярилцаад үзээрэй. Гайхалтай үр дүн өөрчлөлт гарахыг та харах болно. Бидэнд бүгдд нь сайн муу зүйлс тохиолддог. Та яагаад гэдгийг мэдэхгүй. Харин би үргэлж сайн сайхан цаг үеийнхээ талаар зөвхөн санан дурсах дуртай. Муугийн талаар бол зөвхөн уучлал гуйхыг л хүсдэг. Тийм ч болохоор та бусдыг хэрхэн шүүн тэр хэмжээгээр хүмүүс таныг шүүж эхэлдгийг анзаарсан байх. Хэрвээ хүмүүстэй харилцахдаа үргэлж сайн сайхан сэтгэлийн үднээс хандах юм бол хүмүүс танд яг л тэгэж хандах болно. Шудраг шүүмжийг март, харин сайхан сэтгэл уучлал өршөөл дээр өөрийгөө төвлөрүүл. Энэ хүний байранд би байсан бол надад ямар санагдах байсан бол би юу хийх байсан бол гэж бод. Хүмүүсийг зөвхөн ажил хэрэгээр нь бус тэдний санаа сэтгэлээр үнэлэхдээ тантай яаж хандаасаа гэж хүсэж байгаа яг л тэр байдлаараа ханд гэсэн алтан дүрмийг ашиглаарай. Хүмүүст байгаа хамгийн сайн сайхан зүйлийг олж харахгүй бол сайхан сэтгэл гаргах нь танд ашигтай байж чадахгүй. Хэрвээ танаас хамгийн мууг л хүлээж байдаг тийм нөхцөлд та өссөн бол энэ тал дээр хитрхи их шаналаад хэрэггүй. Нэгэн нөөц борлуулдаг компани борлуулалтын менежер залуу томоохон компани дарагтай уулзаж нөөц борлуулах гэрээ хийх санаатай очиж гин. Тэгтэл тэр дарга завгүй байна гэд хавтуулсангүй. Мань залууч гэсэн бууж өгсөнгүй. Дахиж ирэндээ гэж дотроо боджээ. Ингээд өрөөнөөс нь гарахын алдад утас дуурч дарга хүүтэйгээ ярьж эхлэв. Тэр хоёр маркны тухай ярьж аав нь хүүдээ хүсэж байгаа маркийг нь заавал авч өгнө гэж амлахыг сонсчихж л дээ. Маргааш өдөр нь мань залуу маркны цуглуулгатай цөнх барин даргын өрөөнд яваад орчихов. Даргатай мэдлгүй үгүй бол маркны цуглуулгаа гаргаж ирээд маркны тухай яриа өдөж гин. Даргач ярианд нь идэвхтэй оролцсон нэг мэдгэд тэр хоёр цаг гаруй маркны тухай ярьж суусан гин. Ярианы төгсгөлд манай залуу даргатай өөртөө ярилцахад сайхан байснаа илэрхийлээ. Маркныхаа цуглуулгаас нэгэн марк авч өгөхөд дарга авч өгөөд хүүдээ өгөөрэй гэж хэлэхэд дарга хүлээж аваарай. Чи чинь өчигдөр нөөцний гэрээ байгуулах гээд байсан залуу мөн бидтэй. Гэрээнийхээ нөхцөлийг нэг танилцуулаач гэж хэлхэн тэр. Ийхүү тус компани дарга их хэмжээний нөөц худалдан авах гэрээнд гар хэвсэг зурсан гэдэг. Бид эхлээд хүмүүсийн хүсэл, сонирхол дээр анхаарлаа хандуулснаар бусдын хүсэл сонирхлыг өөртөө татаж чаддаг. Тиймд та хүмүүсийн сэтгэл зүйд нэвтэрч тэдэнтэй амжилттай харилцаагаа байгуулахыг тэрч бүхэл тэднэр дургүй зөвлийг нь хийх хүсэж байгаа бол хамгийн түрүүнд тэдний хүсэл сонирхлыг чухалчилж байгаарай. Ингээд өнөөдрийг Маркус Томасын бичсэн Зан төлөвшлийн нүцгэн тал гэсэн номны энэхүү хэсгийг өндөрлөж байна. Тэгээд хэрэг та хүсэж байгаа бол энэ төрлийн номыг сонирхож уншихыг хичээгээрэй. Тэгээд өнөөдөр би бас өөрөө энэ номыг давтаад 2 дахь уншиж байна. Өмнөх уншснаа мартсан байд юм байна. Тэгээд сая дахиад уншсан чи дахиад нээрэд хийжтэй би бас юм алдаа гаргасан юм байна да гэд дөнгөж сая бас өөртөө бодогдчихэв. Тэгээд ном уншиж өгөх маань танд уншиж өгч тусалж байна. Дээрээс нь би өөртөө давхар уншиж өөртөө ингээд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа учраас ном уншихтаа маш туртай байдаг. Тэгээ та нар бас надтай хамт ном уншдаг чинь маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа бичлэгээр дахиад уулзъя баяр таа.